олон улсын дэлхийн одоо цагаан туусны өдрөөр илэрдэг ийм хүчрхийл байгаа. За болох вэ гэхээр зөвхөн эхнэр нөхөр биш байдаг. За 107 дугаар хувьцаанаас гадна 102 дугаарыг хувьцаа ажилладаг. 102 дугаарыг хувьцаар маань гэр бүлийн хүчрхийллийн орнууд хэрэгжүүлж байгаа ийм сайн туршлагуудыг бол бид өнөөдрийн байдлаар хэрэгжүүлж ажиллана. За энэ маань бас гэр бүлийн хүчрхийлэлтэй холбоотой гэмтрийн туршлагууд шинжилдэг юм байна. Энэ одоо бусад зөрчлийн хуулийн санкцтай харьцуулахад олон улсын түвшинд ийм одоо body language гэдэг тэрнтэй адилхан дахиад замгаа байдгүй. Тэр бас манай Монгол улсад хэрэглэгдэх хүмүүс хэр мэдэх вэ? Хүчрхийл дурч байгаа юм байна гэдэг тусламж үзүүлэх нэг тийм бичлэгүүд байдаг байхгүй тэр тухай тань. За тийм би одоо тохио хэлэмжүүд байдаг. За энэ бол улс орон бүрд бас янз бүр байдаг. Эхнийхээ хажууд нэг хүн задуулаад насварсан эмэгтэйч гэдэг юм уу те. Тэгэхээр одоо сүүлийн жилүүдэд энэ асуудлуудаас болоод нэлээд олон сайхан хуулиуд гарсан. Хуулинд нэг бас танилцуулж өгөөч. За энэ мэдээлэх үүргийг бол зөрчлийн тухай хуулинд бас одоо манай музей 100 жилийн ог тохиолдуулаад хийж байгаа гэж энэ төр суурилсан хүчирхийллийн аянд одоо музейдүүд нэгдэж байгаа гэдгээ өнөөдрийн уулзалтаар үндсэндээ илэрхийлээ явуулж байгаа. За манай хуулийн байгууллагуудад гэх юм бол цагдаагийн ерөнхий газартай хамтарч ажилладаг. За нөлөөллийн сургалтуудыг за манай боловсролын хөтөлбөрүүдийн нэг бол хүмүүжлээ эзжээдэг. За тэгээд дээрэс нь эрэгтэйчүүдэд өөрсдөө нөгөө хүчирхийлүүлж байгаагаа мэддэггүй байхгүй юу те. Яг ингээд гадаа юм өргөөрөө тэрийг ингээрэ хадаараа нүдэрээ одоо яадгийн те зөө тийг ингээд эн чин ажлын байран дээрх тухайн эрэгтэй хүнийг хүчирхийлж байгаа нэг хэлбэр гэж ойлгоод байгаа. За тэгээд дээрэс ингээд цаашаа бүр өшөө нөгөө хүний хийж байгаа үйлдэл болгон дээр хуультай байдаг шүү гэдэг одоо нөгөө зүйлээдэг штэ. Тэрнтэй адилхан бүх зүйлүүд нь ингээд хуульд хараалагдаа явцдаг ажилтан нэрмэрсэр юм байна. Тэгээд надаас нэг асуух гэж байгаа асуулт маань болохоор нөгөө та бүхэн өөрсдөө ингээд нөгөө бид нар дуудлага мэдээлэл ингээд өглөө гэж бодлого хаагшид шууд 100 хаяж дуудлага өгж байгаа. Тэрийг шуурхаа дуудлага авч байгаа цагдаагийн албан хаагч нарт илүү хүний эрхийн мэдрэмжтэй ажиллах хэрэгтэй юм шиг санагдаад байдаг. Өөртөө хуулинд заасан байгаа. Тийм учраас яг энийг боломжтой байхгүй бол албаагч гэсэн юм эсвэл нөгөө Чожин ламын сүм үзэгээс эрхлэн хэмлүүлсэн эрдэм шинжилгээ судалгааныхаа бүтээлийн дээжээс өргөн барья. Ажлын өндөр амжилт хүсье. Танд маш их баярлалаа. Ингээд бид нар дараа дараагийнхаа хамтаа ажиллагааг бас нэлээд өргөжүүлэх байх. Ингээд өнөөдрийн энэ арга хэмжээг зохион байгуулсан Байгалийн төвхийн музейн залуучуудын зөвлөлийн гишүүдэд бас танилцуулж байна. Боловсрол маркетингийн хэлтсийн ажилтан мөнх төвшин. За тэгээд манай Байгалийн төвхийн музей эрдэм шинжилгээний ажилтан палеонтологч Мегмар Сүрэн. Тэгээ энэ дээр ямар музей ирсэн байгаа вэ? Уран зургийн галерей, хүүхдийн номын сан, дээрээс нь Чингис хаан үндэсний музей сан, үндэсний төв номын сан гэдэг Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа. Бүх номын сангууд бол бидний үйл ажиллагаатай зайлшгүй уялдж байдаг. За манай Байгалийн төвхийн мөрөн бүгдээрэнд нь баярлалаа. Сайхан цай кофе уугаарай. Thank you.